За өнөөдрийнхөө хичээлийг нэгэн ихээр эхлэе гэж багш нь бодож байна. Та бүхэн ихийг анхааралтай сонсоод багшийнхаа асуултанд хариулна. Өглөө эртлэн сэрсэн батаа хүү усгийн босож гадаа гарвал алтан наран дөнгөж мандан цонхны дэрэгдэх модон дээр болон шууж иргэн аав нь машинаа арчин зогсож байв. Хэсэг хугацаа өнгөрсний дараа хичээлийн цагт төгснийг мэдсэн батаа хүү ээжийнхээ бэлдэж тавьсан ундыг ухаар суухдаа аягатай цайгаа том болгон амаа түлжих шахсан дээж нь миний хүү яаж байна би чинь зүгээр үз хэмээн тухан дээр нь гараад тавьснаа халууны шил авчран суганд нь хийв. Удалгүй ээж нь шилийг авч үзээд 101.3 Фаренгейт хэм байна. Та хоёр эмнэлэг рүү явсан дээрээс зөвснөр хүү аавтайгаа хамтаар эмнэлгийн зөв хурдлан тавилаа. За хүүхдүүд та бүхэн энэ ихтэй гарч байгаа энергитэй биеүүдийг нэрлэнэ үү? Бид 9 дугаар ангидаа энерги түүний хэлбэрүүдийн тухай үзэж байсан билээ. За дор хаяж дөрвийг нэрлэнэ. За зүйтэй нар, шувуу, хурдалж байгаа машин гэж хэлсэн байна. Сайн байна. За бол нар бол дулааны энергийг цэцэрлэгтээр дэлхий рүү ирүүлж байгаа. Шувуу бол модны мөчр дээр өндөрт гарчихсан жиргэж байгаа. Өндрийн потенциал нэрхтэй байна. Сайн байна. За машин бол хурдлан тавхиж байгаа учраас хөдөлгөөний кинетик нэрхтэй байна. За сайн байна. За батаа хүү яагаад ээж нь эмнэлэг рүү явах шаардлагатай гэж үзсэн бэ? Батаа хүүгийн температур нь Цельсийн хуваараар хичнээн градус халуунтай байсан бол үнийг шилжүүлж тооцоолж олно. За сайн байна. За тэгэхээр бид өнөөдөр энергийн тухай мөн одоо энэ температурын тухай хичээлүүдийнхаа мэдлэгийг нь өргөтгөөд шинэ хичээл үзнэ. Тэгэхээр ер нь бол энерги гэдэг бол аливаа биеийн ажил хийх чадвар гэж физик тодорхойлдог. За ерөнхийдөө амьдрал дээр ч хүний чадамж бол мөн энергитэй байхаар тодорхойлогдно. Чадвартай, мөн чадвартай байх ёстой гэж. Чадвар гэдэг бол хүний одоо өөрт нь байгаа нөөц боломж одоо бид нар харуул потенциал нэрийг чадвар гэдэг бол тэр хүний сурч хөдөлмөрлөх явцдаа олж авч байгаа кинетик нэрхтэй төстэй гэж ингэж хэлж болох юм аа. За өнөөдөр хичээлийн сэдэв бол температур ба молекулын дулааны хөдөлгөөн. За энэ хичээлээр бид ямар зорилготой хичээлвэ гэхээр суралцагчид физик хэмжигдэхүүн температурын тухай мэдлэгийг бодисын бүтцийн тухай онолын мэдлэгээр өргөжүүлэн дулааны хөдөлгөөний хэмжүүр болох температур ба энергийн харилцан холбооны тухай мэдлэгийг эзэмшнэ. Үүний тулд дараах зорилтуудыг төвшүүлэн гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл хүлээгдэж байгаа тодорхой үгт нь юу вэ гэхээр нэгдүгürt температурын тухай ойлголтоо өргөтгөн гүнзгийрүүлнэ. Хоёрдугаарт нь температур дулааны хөдөлгөөний хурдтай ямар холбоотой болохыг эзэмшнэ. Гуравдугаарт нь дулааны хөдөлгөөний кинетик нэрг ба температурын холбоог эзэмшиж мөн энэ эзэмшсэн мэдлэгээр бодлого бодох чадвар суух ийм зорилготой хичээл юм аа. За бид өмнө 9 дугаар ангидаа бол температур гэж юу вэ? Биеийн халуун хүтнийг илэрхийлсэн физик хэмжигдэхүүн, температурын хуваарууд байдаг тухай тийм ээ эрдэмтдийн одоо тооцоолж гаргаж ирсэн хуваарууд байдаг тухай мэднэ. Цельсийн хуваар, Кельвиний хуваар, Фаренгейтийн хуваар, Рёмрийн хуваар гэж мэдж авна. За эдгээр нь хоорондоо ямар шүтэлцээтэй байдаг вэ гэхээр Цельсийн хуваар нь бол усны хүлдэгцийг тэгээд одоо усны бослох цэгийг бол 100 тэнцвээс 1 градус Цельсийн 1 градус гэж үзсэн хуваар байдаг. Фаренгейтийн хуваар байна. Мөн Кельвиний хуваар байна. За Кельвиний температур нь одоо ямар утгатай вэ гэдгийг бас бид энэ хичээлээр бас эзэмшиж авна. За Кельвиний хуваар бол Цельсийн хувартайгаа одоо дээрх хамааралтайг харж байна. За биеийг бүрдүүлж байгаа бөөмсийн хөдөлгөөн бол биеийг бүрдүүлж байгаа бөөмс нь тасралтгүй, эмх цэгцгүй хөдөлгөөнд мөн тасралтгүй харилцан өөрчлөлт оршдог гэдгийг бид мэднэ. Хатуу биеийн бөөмс нь байрандаа хэлбэлзэн хөдлөн, шингэн биеийн бөөмс нь байраа сэлгэн хөдлөн, хин биеийн бөөмс эмх замбраагүй, хин биеийн бөөмс нь бол эмх замбраагүй хөдлөн. Хизээч энэ хөдөлгөөн бол бас зогсдоггүй гэдэг бид нар өмнөх хичээлээсээ мэдэх үлээ. За
биеийн температур хэдий ч их байна. Тэр биеийг бүрдүүлж байгаа одоо молекулын эмх цэгцгүй хөдөлгөөн, дулааны хөдөлгөөн гэж нэрлэж байгаа хөдөлгөөн бол их байхаар байна. Жишээлх юм бол одоо батын аягтай халуун цай байна. Цайны одоо бөөмсийн одоо шингэний бөөмсийн хөдөлгөөн эмх замбраг хөдөлгөөн их байсан учраас температур ихтэй байсан гэж хэлж болно. Машины моторын цилиндертэй байсан хий бол мөн одоо эмх замбраг дулааны хөдөлгөөн нь бол одоо хий шахагдахад одоо бүр их байна гэж бас хэлж болохоор байна. Бөөмсийн хөдөлгөөний дундаж кинетик энерги буюу дулааны хөдөлгөөний энерги энэ биеийн температуртай шууд хамааралтай. За улмаар бол бөөмсийн хурд хөдөлгөөний хурд хэдий ч нэ их байна. Мөн энэ энерги нас төдөж нэ их байна гэдэг бас бид нар хэлж болохоор байна. За ингээд температурыг дахиад эргээд авч үзэх юм бол бөөмийн эмх замбраг хөдөлгөөний эрчмээр тодорхойлогдох болж байна. Бөөмийн хөдөлгөөний хурд хэдий ч нэ их байна. Бөөмийн хөдөлгөөний эрчим төдөж нэ их байна. Тэгвэл улмаар температур нь их байна. За бөөмийн биеийг бүрдүүлж байгаа бөөмсийн эмх замбраг хөдөлгөөний кинетик энергийг бид нар бол механикийн кинетик энергитэйгээ адилхан тооцоолж олж болдог. Тэгвэл температураар яаж илэрхийлэгдэх вэ гэхээр абсолют температуртай дараах хамааралтай байгааг бид нар харж байна. За энд бол пропорционалын коэффициент К гарч ирж байна. За энэ К-гийн утгыг нэвтрүүлээ авч үзье. Тэгэхээр температурыг бөөмийн хөдөлгөөний эрчмээр тодорхойлогдох хэмжигдэхүүн гэж үзэж болно. Мөн Кельвины хуваарийн абсолют тэг температур гэдэг бол бөөмийн хөдөлгөөний эрчмээр бас хэлж болохоор нь бөөмсийн хөдөлгөөний эрчим хамгийн бага байх үеийн температурыг абсолют тэг температур гэж ингэж хэлж болохоор байна. Гэхдээ бөөмсийн хөдөлгөөний эрчим бол бөөмсийн хөдөлгөөн бол хязгаарч зогсохгүй. Молекулуудын хөдөлгөөн бол хамгийн бага байх үеийн зогсох үеийн температур гэж ингэж хэлж болохоор байна. За ингээд хий молекулуудын давших хөдөлгөөний дундаж кинетик энергитэй шууд пропорционал хэмжигдэхүүн бол температур болж байна. За энэ пропорционалын коэффициент К бол Больцманы тогтмол гэж эрдэмтний нэрээр нэрлэнэ. За энэ бол хийн температурыг 1 градусаар өөрчлөхөд одоо молекулын кинетик энерги нь ямар хэмжээгээр өөрчлөгдөхийг зааж байгаа. Одоо пропорционал байна. Пропорционал хэмжигдэхүүн байна. За молекулын давших одоо тэгээд энд бид нар молекулын давших хөдөлгөөнийхөө дундаж кинетик энергийг абсолют температураар илэрхийлсэн энэ юугаа авч үзье. Хэмжигдэхүүнүүдийн хамаарлыг авч үзье. Молекулуудын давших хөдөлгөөний дундаж хурд нь бол абсолют температураас хамааралтайг харж байна. За мөн давших хөдөлгөөний дундаж кинетик энерги нь абсолют температуртайгаа шууд пропорционал гэдгийг өнөөдөр хичээлээр үзсэн зүйлүүд маань харагдаж байна. За одоо эдгээр олж авсан мэдлэг дээр дасгал бодлого ажиллана. За нэгдүгээр дасгал нь Улаанбаатарын агаарын температурыг абсолют температурын хуваараар олох дасгал байна. За сурагчид даалгавраа гүйцэтгэнэ үү? За энэ дасгалын хариу нь 279 Кельвин байлаа. За хүүхд зөв хариуллаа. Сайн байна. Дараагийн даалгавар нь за үг нөхөх асуулт даалгавар байна. Бие халуун байвал түүний температур нь бөөмсийн дундаж хурд нь бөөмсийн хөдөлгөөний дундаж кинетик энерги нь ямар байх вэ гэдэгт хариулах юм байна. Сурагч даалгавраа гүйцэтгэнэ үү? За энэ даалгаврын хариулт нь мөн В хувилбар байлаа. Бие халуун байвал түүний температур нь их байна. Бөөмсийн улмаар дундаж хурд нь бас их байна. Бөөмсийн хөдөлгөөний дундаж кинетик энерги их байна гэж хариулсан хүүхдүүд нь зөв хариулж байна. За сайн. Дараагийн даалгавар нь тооцоолох бодлого байна. 16 градусд байгаа хүчилтөрөгчийн молекулын хөдөлгөөний дундаж кинетик энерги нь хэдвэ гэсэн даалгаврыг тооцоолох юм байна. Мөн пропорционалын коэффициент Больцманы тогтмолыг ашиглаад томьёогоор бодох тооцоолох бодлогыг гүйцэтгээрэй. За молекулын давших хөдөлгөөний дундаж кинетик энерги нь абсолют температуртайгаа шууд пропорционал 2.3 КТ гэдэг томьёоны хэлбэрийг бид нэр эзэмшсэн байгаа. За энэ томьёоны баттдах даалгавар гэж ойлгож болно. За гүйцэтгэл нь Б хувилбар буюу 598-ыг үржих нь 10-аас 21 зэрэг жаагаар болсон.
За хүүхдүүд зөв бодсон байна. Сайн байна. За дараагийн даалгавар нь мөн түрүүний абсолют температур дундаж кинетик энерги хоёр хоорондоо шууд пропорционал гэдэг математик илэрхийллийг ашиглаад дотроос нь абсолют температурыг олох бас мөн тооцоолох даалгаврыг өгч байна. Сурагчид даалгавраа гүйцэтгэнэ үү? За мөн 7700 Кельвин гэсэн хариулт бол зөв хариулт байлаа. За даалгаврыг зөв гүйцэтгэж байгаа хүмүүстээ баяр хүргэе. За ингээд өнөөдрийн хичээлийн сүүлийн даалгавар бол молекулын давшгүй дундаж кинетик энерги абсолют температуртайгаа ямар хамааралтай вэ гэдгийг олох даалгавар байна. За сурагчид сүүлийн даалгаврыг гүйцэтгэнэ үү? За энэ дээр бол D хөлбөрийг сонгож байна. Хүүхдүүд хариулж байна. За өнөөдрийнхөө хичээлээ бүгдээрээ эргэж дүгнэе. Тэгэхээр бидний зорилт бол юу байсан бэ гэхээр нэгдүгээр температурын тухай мэдлэгээ өргөтгөж олох хэрэгтэй байсан. Тэгээд температурын тухай мэдлэгээ бол өргөжүүлж абсолют температур түүний хуваарийн тухай абсолют температурын утгыг бол бодисын бүтцтэй ойлгож мэдж авсан. За дараагийн дугаарт нь бол биеийг бүрдүүлж байгаа молекулуудын дулааны хөдөлгөөний хурд нь дулааны хөдөлгөөний эрчим нь температуртай шууд пропорционал, шууд хамааралтай. За улмаар бол дулааны хөдөлгөөний хурд молекулын дулааны хөдөлгөөний кинетик энерги мөн абсолют температуртай шууд пропорционал гэдгийг эзэмшиж мэдэж авлаа. За энэ хичээлтэй холбоотой дараах гэрийн даалгаврыг өгч байна. Эрүүл хүний абсолют температурыг тооцоолж олно уу? За танаа гэрт байгаа агаарын дундаж кинетик энергийг тооцоолж олох. Хим молекулуудын дундаж кинетик энергиэр абсолют температур ба Цельсийн температурын хуваараар эргэж температурын утгыг олох даалгавар байна. За мөн тасалгааны температурт байгаа хүчилтөрөгчийн хурдыг олох даалгаврыг тус өгч байна. За хичээлд идэвхтэй оролцсон та бүхэнд баярлалаа. Амжилт хүсье.